21 аймагт төрийн тусгай чигүүргийн байгууллагад ажиллаж байгаа хилжид цагдаа шүүх шинжилгээний албан хаагчид тэдний гэр бүлийнхнийг анх удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна. 6 сарын турш үргэлжилсэн тус үзлэгт албан хаагчид тэдний гэр бүлийнхэн зэрэг 13,000 орчим хүн хамрагджээ. Үзлэгт хамрагдсан албан хаагчдын дунд хоол боловсруулах замын болон зүрх судасны өвчлөл өндөр гарчээ. Үзлэгт хамрагдсан албан хаагчдын 57.6% дотор 22.9% нь мэс засал хийлгэх шаардлагатай, харин 11% нь мэдрэлийн өвчтөг гэж гарсан байна. Мөн илэгний өөгчлөлт, нойр булчирхаан архаг өрөвсөл, артерийн даралт ихсэлт, шамбрам, түрүү булчирхаан шохойжилт, зүсний чулуу, хамрын таславчийн мурилт зэрэг өвчлөл өндөр хувьтай байжээ. Түүнчлэн тус үзлэгээр хавдартай болон мэс засалд орох шаардлагатай хүмүүсийг илрүүлсэн нь хамгийн чухал үр дүн байсныг онцлолоо. Эхний ээлжинд бол 8 аймгийн 210 үйлчлэгч манай эмнэлэгт хэвтсэн байна. Одоогийн байдлаар 210 хүн. Үүн дотроос бид нэр 50 орчим бэлтгэл хийсэн байна. Тэгэхээр мөн бусад харьяа эмнэлгүүдэд шилжүүлсэн байна. Тэгэхээр энэ оныг дуустал шаардлагатай эмнэлгийн тусламжийг нэн төрөнд авах шаардлагатай хүмүүс манай эмнэлгийг зорж ирж өөрсдийнхөө төлөвлөгөөт хаалгаанд орох, зарим нь төлөвлөгөөт эмчилгээнд орохын боломжийг бол бүрдүүлээ ажиллаж байна. Хил хамгаалах байгууллагаас албан хаагчдаа жил бүр үзлэгт хамруулдагч бүрэн хамруулж чаддаггүй байна. Харин энэ удаагийн үзлэгээр 1800 гаруй албан хаагч тэдний ар гэрээхнийг хамруулжээ. Энэ удаагийн үзлэг онцлогоогоор албан хаагчдын дунд оншиж байгаа зүрх судасны өвчин, бусад чиглэлийн бөөр мөн биеийн жингийн илүүдэл гэх мэтчлэн бас мэс таслын гаралтай ч гэдэм юм ингээд мөн нарийн мэрэгжлийн эмчнэрийн үзлэгт хамрагдах шаардлагатай, мөн хагалгаанд орох шаардлагатай ч гэдэм ийм тохиолдлуудыг бас илрүүлж холбогдох зөвлөмжүүдийг бас албан хаагч тухай бүрт нь өгж ингэж ажилласан бас ажил бол болсон байгаа. Үзлэгт хамрагдсан хүмүүст эрсдэлийн үнэлгээ хийхэд 61.2% нь чихрийн шижингийн, 61.5% нь зүрх судасны өвчний эрсдэлтэй гарчээ. Энэ нь албан хаагчдын ажлын ачаалал их, нойргүйдэл шөнийн ээлж, олон цагаар суугаа ажил хийдэг, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэггүй зэрэгтэй холбоотой байсан байна.